Цэмэцгэн үү заяа байна. Өнөөдөр хамжлах хэрэгтлээ юу хийх вэ гэхээр би мэдээ шинэ миг авсан байгаа. Тэгээд угаасаа анзаарчихсан байх. За тэгээд ер нь бол энийг ингээ авчихсан учраас задалсан ч гэсэндээ одоо тэгээд задалж байгаа юм шиг одоо юу reaction гаргаж заяа. Би анх ямар reaction гаргаж ирсэн яг тэрийг л дөрөж гаргаж үзүүлье. За тэгээд бичлэг рүү орцгоё. Happy. За энийгээ би лав юу GoFoto-гоос авсан. Тэгээ GoFoto Market гэдэг та нар мэдэн шүү дээ. Одоо шинээр нэгдээд бараг жил болж байгаа. Тэгээд тэндээс авсан. Энэ айгүй хямдхан байсан. Юу ч гэсэн айгүй хямдхан байсан. Хамгийн гоё нь хямдхан мөртлөө хардаа Samsung болон iPhone-ы оролттой тэгээд юм хоёр мик байдаг. Хоёр ширхэг. Нэгийг нь би одоо зүүчихсэн байна. Тэгэд мэдээж ийм зүйл байгаа. Одоо угаасаа уцтайгаа холбогдсон байгаа шүү дээ. Тэгээд дотор нь одоо юу үлдсэн байгааг харъя. Иймэрхүү зүйлүүд үлдсэн байна. Нөгөө нэг хүн маань одоо энийг зарсан ихч маань одоо бүх хэрэгсэл бүх одоо хог шиг одоо хог болохоор зүйлүүдийг наваа хайчихсан байгаа учраас ер нь бол яс мага үний ингэж мартсан шүү дээ. Бүр нэг иймэрхүү бичлэг хийж байгаагүй болохоор ASMR unboxing. Иймэрхүү зүйлүүд үлдсэн байна. За энэ болохоор одоо юу цэнгэлдэг вэ гэхээр хоёр микээ цэнгэлждэг. Ийм хоёр холбоостой. Тэгээд одоо ийм оролцтой гэх юм уу? Ийм оролттой, ийм адаптер ер нь бол хэрэгтэй гэсэн үг. Энэгээр бол хоёр микээ цэнгэлждэг юм билээ. Цаанаасаа дагалдаж ирдэг. Айгүй гоё. Энэ болохоор юугаа вилэдээ цэнгэлдэг. Тэгээд бас одоо энийг бас цэнгэлждэг юм билээ. Тэгээ энийг болохоор манай гэртээс бас нэг Samsung-ийн цэнгэлэгчээр цэнгэлсэн байгаа. Энэ одоо юундаас цэнгэлдэг гэдгийг одоохондоо бол асуугаагүй байгаа. За тэгээд энэ заавар нэ ингээд амар урт заавар. Арай л урт заавартай байгаа үстэй. За энэ болохоор хоёр дахь мик маань яг адилхан мик. Яг ингээд адилхан мик байгаа. Бас өөр хүн бас ингээд өрөнгут ингээд хүзүүдэнд бас яг адилхан над шиг ингээд зүлгчээд бас яриад маш гоё байх байхаа. Цаашдаа гоё бичлэгүүд хийгээ явнаа. Мик тэгээ штэ бүр. Тэгэд би энэ саяхнаас юу агаал сонирхол одоо мик авах болсон юм шиг байна. Айл өмнө жилийн бараг 5 дугаар ингээд бараг л 6 дугаар ингээд орох жоход юу яаж ийсэн. Бичлэгээ эхлүүлж ийсэн. Хичээлээр ихснээ цуглуулж ийсэн. Бичлэгээ эхлүүлж ийсэн энэ төр гэл өөрийгөө бодоол. Тэгэл ер нь бол өнөөдөр мик авсан байгаа. Тэгээ би өөрөө аваагүй. Манай гэр бүлийнхэн бол ялцлагүй туслах ёстой. Тэгээд уус ёстой ч гэжтэй ер нь туслах хэрэгтэй л дээ. Би өнөө өөрөө авчий гэж бодсон. Тэгсэн чи даанч миний мөнгө хүрээгүй. Яг хоо тэр мөнгөө өгөөд ингээд ээж маань үлдсэн мөнгийг нь өгсөн байгаа. За яг нь ингээл бас ардаа юм заавар маавартай. Энэ савыг би бараг хаямааргүй байна. Яг 3 сарын 21-ний өдөр одоо ингээд мик авсан байна. Юу ч гэсэн нэг иймэрхүү байна. Цаашдаа тэгээд энэ сайхан мик дэгээ
жаргалтай тэгээд жаргалтай ч гэж дээ. Уусаа жаргалтай юм л та. Ер нь бол цаашдаа ер нь бол бичлэгээ хийгээ явнаа. Одоо тийм удаанаар байхгүй. Яг удлаа гэвэл нэг 2 хоног л удаж магадгүй юм тий. За нэг иймэрхүү бичлэг байна. Гэхдээ арай л богинохон болсон байж магадгүй шүү. За уучлаарай би гэхдээ уучлаарч гэж дээ. Гэхдээ би угаасаа ганцхан энийг танилцуулсан бичлэг л болж байгаа юм чи угаасаа айгүй амархан танилцуулаа явчих учраас ер нь бол тийм. Ер нь бол тэгэл камерныхаа ингээл ер нь бол бичлэгэндээ зориулаад их л юм авах юм шиг санагдсан. Гэхдээ хамгийн чухал юм нь бол микрофон. Yes. За тэгээд миний бичлэгтээ одоо мик хамт задлж үзсэн бичлэгтээ маань хамт байсан үнэхээр их баярлаа. Та нартай хайртай шүү. Нэрээ хэдүүлээ 30 олсон байлээ. За арай чанга сонсогдчихж магадгүй уучлаарай. За тэгээд ер нь бол 30 учраас ингээд бараг 30 болсон гээд микэрээ өөрийгөө шагнажиж байгаа юм шиг. Тэ ээж маань намайг шагнажиж байгаа юм шиг санагдчихэв. За тэгээд баяртай хайртай шүү.